Багнуур дүүргийн прокурорын газраас хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчил гаргах, өсвөр насны хүн гэмт хэрэг зөрчилд холбогдох, сургуулийн орчин дах үеийнгийн дээрлэлтээс зөрчлөн сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах арга зам сэдвт сургалт хилцүүлгийг зохион байгууллаа. Хилцүүлэгт тус дүүргийн ерөнхий боловсролын 3 сургуулийн 100 гаруй багш нар, хорооны хамтарсан багийн гишүүд, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хүүхэд гэр бүл хөгжил хамгаалал болон боловсролын хэлтсийн албан хаагчид оролцжээ. Хилцүүлгээр Монгол улсын гавьяат багш, хүүхэд гэр бүл судлаач, доктор, дэд профессор Баавгай боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын асуудлаар мэдээлэл өгч, хүүхэд хохирсон холбогдсон гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдал анхаарах асуудал, энэ төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл солилцсон байна. Сонгон хайрхан дүүргийн прокурорын газраас хөгжлийн эрх зүйн төв төрийн бас байгууллагатай хамтран гэр бүлийн хүчирхийллүүлдэх гэмт хэрэг зөрчилдөө тэмцэх чиглэлээр төрийн болон төрийн бас байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор сургалт хилцүүлэг хийлээ. Тус хилцүүлэгт дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн нийгмийн ажилтнууд, хорооны хамтарсан багийн гишүүд, цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсийн мөрдөгчид оролцож, гэр бүлийн хүчирхийллүүлдэх зөрчил гэмт хэргийг бууруулах, тэр дундаа далд хүчирхийллийг илрүүлэхэд анхаарах асуудлаар санал солилцсон байна. Иргэн та прокурорын газрын ажилтны ашиг сонирхлын зөрчил, сахилах хариуцлага, ёс зүйн талаарх гомдол мэдээллийг 1819 дугаард ирүүлээрэй. Тусгай дугаарын утсаар гаргасан таны гомдол мэдээллийг шуурхаа шалгаж шийдвэрлэх болно. Монгол Улсын ерөнхий прокурорын газар.